За нэг юм асууя нөхдөө. Ингэх чинь сонгуулийн ерхий хорооны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн эрхийг дэмжихтэй холбоотой тусгай зохицуулалтыг хийх шаардлагатай байгаад байдаг. Тийм. Тэгэхээр энэ дээр тэгэхээр ер нь одоо бид нар ингээд жилийн жилд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал одоо ярьсан чи эцэстэн тулд ярьчих гал үзээд байна л да. Тэгэхээр нөгөө гол санаа нь одоо хоол унд, эрүүл мэнд, амьдрах орчин байр гэж ярихаас гадна энэ бүхний чинь хамгийн чухал эрх нь бол улс төрийн эрх байгаа байхгүй юу? Улс төрийн эрхийг нь өв таалга нээж өгчөөж энэ одоо хүмүүсийн бусад эрхүүд нь хангагдана. Тэгэхээр яг энэ сонгуулийн ерхий хорооны төсвүүдээр бол бид нар тийм багц мэдээлэл ер нь нэг багц тойм ирж байгаа болохоор энэ доторх энэ эрхийг хангахтай холбоотой ямар зохицуулалтыг төлөвлөж байдаг юм бол тоо тий одоо энэ байгууллага маань өөрөө энэ дээр ер нь ямар бодолтой байдгийг ямар төлөвлөгөөтэй байдгийг гэдэг би сонсомоор байгаа байхгүй юу. Яагаад гэвэл энэ чинь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн бүр 29 дугаар зүйлийн хэрэгжилтэй холбоотой зүйл байхгүй юу. Бид нар энэ дээр засгийн газар өөрөө хүлээсэн биелүүлэх ёстой, хийх ёстой нэг ажил байгаа. Энэ дээр би юу хариулт авмаар байгаа. За ажлын хэсгийн 3 номерын микрофон сонгуулийн ерхий хорооны дарга Дэлгэр наран дарга хариулъя. За би гишүүний асуусан асуултанд хариулъя. За гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд саналаа өгөх энэ асуудлыг дэмжихэд бол олон төрлийн бас зохион байгуулалтын болоод материал хангамжийн асуудал шаардлагадаг. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхин тулд бид нар тодорхой төсөв тавьдаг. За урд нь ч бас ингэж явж ирсэн. Одоо энэ тавьж байгаа төсөв маань бол ерөөсөө өм цөм хасагддаг. Жишээлбэл энэ 26 онд бид нар бол 578 сая төгрөгийг мэдээлэл сурчлагаа. Гол нь энэ мэдээлэл сурчлагаар дамжиж гол явагддаг ажил. Тэгэхээр энэ дээр 578 сая төгрөг төсөөлөд өгсөн боловч сангийн яамаар хянагдсан төсөв нь 10 сая 500 мянга. Ер нь энэ дээр ингээд хэлэхэд бол бид нар бол гол үйл ажиллагааны манай зардал бол энэ юм байгаа. Тэгээ жилж болгон ингэж зарагддаг манад бол одоо маш их хүндрэлтэй байна. Энэ 10 сая төгрөг гэдэг бол бид эх онд өдөртөө 20-30 мянган төгрөгийн төсөвтэй ажиллана л гэсэн үг. За нийт сонгогчдод тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ энийг хуваарлаад үзэх юм бол нэг сонгогчдод 4 төгрөг, ердөө 4 төгрөг оногдохоор ийм хэмжээний зардал явж байгаа. Тэгэхээр манай үндсэн үйл ажиллагааны зардал маань ингээд өмцөн байхгүй байж байгаа нөхцөлд бол ер нь бол цаашдаа бол энэ ажлыг эрхэлж явуулахад маш их хүндрэлтэй болж байгаа. За энэ дээр сангийн яамнаас нэмэлт тайлбар өгөх үү? Саран Чулуун гишүүний асуултанд нэмэлт хариулт өгөх хүн байна уу? Тайлбар 500 хэдэн сая төгрөгийн санал өгсөн гэдэг нь шүү дээ. Сургууль сурчлагаан дээр тэгээ 10 сая төгрөг болсон. Улсын хэмжээнд 10 сая төгрөг. Иргэд олонны сонгогчдыг соён гэгэрүүлэх, ухуулах сурчлагаа хийх, мэдээлэл хангах энэ ажлын зардал шүү дээ. Тэгээ улсын хэмжээнд 10 сая төгрөг. За энэ дээр одоо ажлын хэсгийн 8 номерын микрофон Санжаадор дарга хариулах уу? За сангийн яам төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжаадорч за асуултанд хариулъя. За мэдээж хэрэг одоо төсвийн ерхийлэн зохицтоос ирүүлж байгаа бол хүсэлт бол одоо маш өндөр байж байгаа. За гэхдээ хоёр хэд хэдэн шалтгааны улмаас бол энэ төсөв бол тусахгүй байгаа. За нэгдүгээрт бол хамгийн гол асуудал бол бид нар орлогодоо тааруулж зарлага хийх ёстой. За эдийн засгийн хөгжлийн яамнаас бидэнд өгсөн одоо энэ орлого зарлагын дээд хязгаарт бол багтааж төсөв явахад бол одоо ийм зардал бол тусах боломжгүйсэн. За хоёр дахь асуудал бол төсвийн ерөнхийлөн зохицтын хувьд бол хөтөлбөрийн хүрх үр дүн шалгуур үзүүлэлтэд бол тогтоож чадахгүй байгаа. Жишээ нь сонгуулийн ерөнхий хороо бол энэ төсвийг аваад юу хийж байгаа юм бэ гэдэг тайлбар танилцуул байхгүй. Одоо төсвийн тухай хуулийн 1-р авсралтаар бол хамт одоо өргөн баригдсан байгаа. Энэ зүйл дотор бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гэсэн тийм одоо зорилт бол байхгүй. Тийм зорилтч ирүүлээгүй. За Саран Чулуун гишүүн тодруулъя. За байдгүй юм байжээ. Тэгвэл одоо улс төрийн эрх байдлыг ямар ч мэдээлэл аваагүй санал өгч хэцүү ийм нөхцөлтэй хэдэн иргэд ингээд байсаар байх юм байна.
Тэгэхээр ер нь бол одоо яг ингээд төсвийг шууд төсөв ингээд орчхоор давхар нөгөө төслийн 2 дугаар хавцралт үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг харахаар яг байхгүй байсан тэр үнэл юм байна. Тэгэхээр одоо цаашдаа энэ дээр яахын чиглэл үйл ажиллагааны хад төлөвийг задлах хэрэгтэй шүү дээ. За мэдхгүй бол би хэлээд өгөө. Сонгуулийн үйл ажиллагааны хүртээмжийг хангах нэгдүгээр ажил байх ёстой. Энэ дотор бие орчны хүртээмж, мэдээллийн хүртээмж хоёр юм байгаа. Технологийн шийдлийг оруулах хэрэгтэй байна. За 3 дугаарт нь хүний нөөц буюу тэр хүмүүсээс сургах хэрэгтэй байна. За 4-т нь хяналт оролцоог сайжруулах чиглэлийн ажлуудаа эрдэнэ нийгмийнхэнтэй хийх хэрэгтэй байна. За 5-т нь эрхийн баталгаажуулалт руу чиглэсэн ажлууд хийх хэрэгтэй. Ядаж нэг ийм 5 бүлэг шалгуур үзүүлэлтийг оруулах зүгээр юм да. Босно. За нэмэлт 1 минут авах юм уу? За нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр яг ингэж яг саяны хэлсэн энэ одоо 5 зүйлийг оруулах боломж одоо ер нь байна гэж та нар харж гин үү? Энэ хэр хол санагдаж байна те? Би ингээд бид орчны хүртээмж гэд ярихгүй дахиад мэдээллийн хүртээмж гэж яриад шүү дээ. Тэгэхээр энэ хэр хол байна? Энэ одоо ингээд 10 сая төгрөг тавьчаад одоо энүүгээр юуг нь хийх юм бэ? Нэгдүгээр тэр шалгуур үзүүлэлтэд толгой болгочихвол тоо. Тэгээ сангийн яамн ч гэсэндээ та нар өөртөө ийм оруулаагүй гэд ямар сэтгэлгүй юм бэ аль аль талдаа? Дахиад нэг жоохон сэтгэлдээ хариулт сонсч идэх үү? Энэ чи хүмүүс үзэн штэ. За ажлын хэсгийн 8 номерын микрофон Санжаа Додроо. За сангийн яам Санжаад орж за асуултанд хариулъя. За эх жилийн сонгуулийн ерхий орооны төсөвт болол нөхөн сонгуул болон дахин сонгуул хийх зардал бол 2.5 тэрбум төгрөг бол батлагдчихж байгаа. За энэ зарлаас бол сонголттой холбоотой зарлууд бол гаргаад явах ёстой. За тэгээд дутагдах юм бол засгийн газрын нөөц хөрөнгөөс бол сонголттой холбоотой зардал гарах ийм хуулийн заалттай байдаг. Энэ зарлуудаас явах ёстой. За одоо нэгэнт бид нар зарлагаа тэлж чадахгүй ингээд ойлгомжтой болцсон ийм цаг үед бол бид нар яах ёстой гэхээр төсвийн үр ашгаа сайжруулах ёстой. Төсвийн үр ашгаа сайжруулахдаа бол байгууллагад үндсэн зорилт нь юу юм бэ? Энэ дотроо хуулиар үлээсэн үүргүүд маань юу юм бэ? Энийг яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг асуудал дээр хариултаа өгөх ёстой болчиход байгаа. За сонгуулийн ерхий орооны хувьд бол хийх ёстой ажлууд нь хуулиар бол мэдээж хэрэг бол бүгд заасан байгаа. За энэ дундаа одоо байгаа нөхцөл байдал нь юу юм? Цаашдаа юугаа яаж сайжруулах гэдэг асуудлыг бол яг байгууллагын өмнөөс бол бид нар ороод удирдлагад нь зохион байгуулалт менежмент нь бол орох боломжгүй байгаа гэдэг. Тэр энэ дотроо бол зохицуултаа хийгээд явах ёстой гэдэг ийм л тайлбар. За дэлгэр наран дарга ажлын хэсгийн 3 номерын микрофоныг хариулт өгөөдөгтөө. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хамгаалах, нөхөн болон дахин сонгуулиудыг зохион байгуулах. Энэ дээр бол одоо бид нэр тусгаалan хөтөлбөр боловсруул сангийн яамд хүргэнэ гэдгийг бол би ойлгохгүй байна. Энэ бол манай хуулиар заагдсан яг үндсэн үйл ажиллагаа тогтмол явагддаг. Тэгэхээр сая гишүүний хилээд байгаа тэр асуудал бол манай байгууллагын дотоод зорилт ажлын төлөвлөгөөгөөр шууд зохицуулагдаад явдаг байнга гарч байгаа ийм асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр энийг маань санхүүжүүлэхгүй л гэдэг асуудал бол хамгийн гол нь байгаад байгаа. За сая тэр нөхөн сонгуул бол одоо жил болгоны 6 сард болдог. Сая 2.5 тэрбум төгрөг эх жилийн сонгуульд гэж байгаа. За бид нар бол өөрт байгаа дата мэдээлэл дээр үндэслэж төсвөлтийг бол хийж байгаа. За нэгжийн тухай хуулинд одоохондоо өөрчлөлт ороогүй байна. Эх жилийн сонгуул бол нэлээд бас олон тойрог дээр орон нутгийн сонгуулиуд бол явагдана. Тэгэхээр бид нар 5 За гүйцэтгэл хариулж 1 минут. Бид нар бол 5 тэрбум 60 сая төгрөг төсвөлсөн 2.5 сая шууд нуглаад хасж байгаа. Ямар үндслээр хасж байгааг мэдэхгүй зүгээр ер нь бол сураг сонсох нь энэ ингээ болно гэж байгаа. Хэрв одоо энийг сангийн яам мэддэг бол сонгуулаа тэд нар бас зохион байгуулдаг баймаар байна. Шулуухан хатуухан хэлэхэд бол. Тэгээ энэ ямар ч үндсэлгүй хасдаг энэ байдал бол ямар ч утгагүй байна.